Эдийн засаг хөгжлийн сайдаар Жадамбын энх хоёрыг хөнсгөд аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Бадам Сүрэнг томиллоо. Оны эхний 9 сарын байдлаар 28 мянган иргэн 154 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ. Сүүлийн 10 жилд үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуй нэгжийн тоо 2.9 дахин нэмэгдэж 41 мянгад хүрчээ. Ирэх оноос янжуур тамхины үн 17%-аар нэмэгдэх бол электрон тамхинд онцгой албан татвар ногдуулна. Оройн түргий цаг 7:10 болсон байна. Тэнгэр телевиз оройн мэдээг үзүүлэхэд бэлэн боллоо. Намрын чуулган нээлттэй хийснээс хойш 71 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд 126 гишүүнтэй парламент 2026 оны төсвийн тухай хуулиас гадна төсвийн хүрээний мэдэгдлээс өөр хуулийн төсөл одоогоор батлаагүй байна. Өөрөөр хэлбэл ганцхан төсвөөс өөр нэг ч хууль батлаагүй улсын хурал 10-аад томилгоог энэ хугацаанд амжуулж хийлээ. Өнөөдрийн чуулганаар эдийн засаг хөгжлийн сайдаар Жадамбын энх хоёр, хүнсгүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Бадам Сүрэнг томиллоо. Сайдын ондоотой нэг хэдэн хүн байна. Одоо чи инкурээс эдэн сайд ч одоо 3 дахь удаага сайд хийж байна. Одоо бодвол Монголын шилдэг боловсруучийн байлгүй гэж ирэх хэрж байгаа нам нь үзэж байгаа баг. Тэгээд сая хэлж нөгөө өөрхөн тойроо яамаа явцсан. Одоо Бадам Сүрэн сайд нь Улаанбаатар хот руу авчих тухай ярьж байна. Арайс Доронт руу аваа явчихгүй л. Асман лам шиг эдэн сайдтай болцсон. 90 оноос хойш улс төрд гарч ирсэн одоолтол буудгүй. Үг хэллээгээд гомдоод гоншгоноод авахгүй л үгүй сайд. Ер нь бол хөдөө аж ахуйн салбарт нэг тийм гарт харагдаж нүдэнд баригдах хууцныг ажил бол гараагүй. Сүүгийн уужийн махын идэж энэ учраас л малчид хөдөө байна. Бусдаар бол хөдөө байх ямар ч бодлого хөшүүрэг тэнд байхгүй. Хөдөө аж ахуйн салбарын бодлого үнэхээр сайн явсан. Энэ бодлогыг гол зангидж явсан. Яамаа хүртэл дархан руу нүүлгээ тэнд үр дүн гаргасан энх хоёр сайдыг энэ эдийн засгийн хөгжлийн сайдаар томилж байгаад бол харамсаж байна. Гэхдээ одоо нэгэнт Монгол Улсын ерөнхий сайд өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ өрөөнд шийдвэр гаргаж байгаа учраас энэ дээр юу хэлэх вэ? Харин томилогдож байгаа энэ Бадам Сүрэн сайд бол одоо энэ асуудлыг сайн анхаарч ажиллах нь зүйтэй. Энх хоёр сайдыг томилохоор мэдээлэл хийж явахдаа хулгайтай тэмцэнэ. Өмнөх сайд маань ерөөсөө тэмцэж өгөхгүй байна. Тийм учраас одоо хулгайтай тэмцээ яарвчлын хурдлыг одоо томиллоо. Тэгээд томилжсэн энэ хулгайтай тэмцэх ажил маань юу болсон? Энх хоёр сайд хоёрын төрийн албан агчтай өнтөө хэд цамхтголоо. Андуураагүй бол таач гэсэн бас одоо энэ төрийн албанд энэ тодорхой асуудлуудыг шийдэхэд бас тодорхой саналууд гаргаж ирсэн. Төсвийг та танилцуулж ирсэн. Гэвч энэ ажил одоо үргэлжлэн явж байгаа. Төрийн хэмжээний компаниудын түвшинд явж байна. Өнөөр ашиггүй зардлыг танах ажил явж байна. Нэг жилийн хугацаанд хүнсгүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан энх хоёрын хийсэн ажил нь яамыг дархан хот руу нүүлгсэн. Гэтэл шинээр томилогдсон сайд буцаад Улаанбаатар хот руу аваачна гэж ярьж эхэлжээ. Хүнсгүд аж ахуй яамны сайдаар ажиллаж байсан энх хоёр сайд маань болохоор одоо эдийн засгийн хөгжлийн яамны сайдд нэр дэвшиж байгаа юм байна. Тэгэд анх болохоор дархан руу нүүлгэхдээ бол ерөөсөө л дарханд л байж энэ салбар маань хөгжих юм а тэр л хамгийн зөв бодлого юм а гэд маш олон гишүүд асууж байхад бол өөрөө ихтгэл төгс хариулж ирсэн. Тэгтэл одоо шинэ сайд нь бол энийг Улаанбаатар руу буцаад нүүлгэнэ гэж байгаа. Тэгэд ингэж ийм тоглоомтойгоор бас засаг барьж болж байгаа юм уу гэдгийг нэгт асуумаар байгаа. Та бүгд улсын хурал дэмжиж тогтоол гаргаж энэ салбарыг дархан улаан шилжүүлсэн. Эндээ би гаргасан шийдвэртээ зөв гэдэгт одоо ч ихтэй ихтгэл төгс байгаа. Цаашдаа ч ийм байх хэрэгтэй. Хөдөөгөө хөгжлийг хангах, бүс нутгийн хөгжлийн ялгааг арилгах нь Монгол улсын гол зорилго. Энийг хийхэд төрийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэх, нүүлгэх, ихтэй сургуулиудыг энэ төвлөрлөөс гаргах зайлшгүй хэрэгтэй. Ерөнхий сайд одоо томилсны дараа энэ нөхцөл байдалтай бол танилцсан, ажилтан албан агчтай бол уулзалт зохион байгуулна. Ер нь бодлогын залгамж чанар бол үргэлжилж явах нь бол зөв. Гэхдээ энд ажиллаж байгаа албан агчдын нөхцөл байдлыг одоо судална, байр орон сууц нөхцөл ирж очиж зорчиход одоо ямар асуудал тулгамддаг, одоо явж байгаа үйл ажиллагаа нь ямар байна гэдэг.
За энэ намрын улс төрийн бужигнаан цэгцрэх шатанд орлоо. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан учраас Монгол Ардын намын даргаар сонгогдож улмаар улсын хурлын даргын суудал суусан. Ингээд эзэнгүйцсэн сайдын суудлыг нь энх баяр дүүргэж өргөлжлүүлэн бадам сүрэн давхар дэлдэг гишүүдийг нэгдлээ. Ингээд энэ намрын чуулган томилгоогоор үргэлжилсээр байна. Тамхины хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн улсын хурлаар хэлцэхээр боллоо. За учир нь өнөөдөр улсын хурал дахь хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар янжуур тамхины үнийг эх жил 3500 төгрөгөөс 4000-д хүргэж үүнд ногдуулах татварыг 2030 он гэхэд 10 дахин нэмэгдүүлэх тооцооллыг ажлын хэсгээс гаргаад байгаа юм а. За харин электрон тамхины хувьд галийн тариф болон онцгой албан татвар ногдуулах хэсгийг танилцуулж улмаар нийт гишүүдийн олонх нь дэмжсэн учраас чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулгаар боллоо. Нэг хайрцагтаа 20 ширхэхтэй янжуур тамхи 3500 төгрөгөөр зарагдаж байна. Энэ нь хөрш орнуудтай харьцуулахад 3-аас 4 дахин хямд үн гэлээ. За тиймээс тамхины дундаж үн эх оноос 12-оос 17%-аар нэмэгдэж 2026 онд 4000 гаруй төгрөг болно. Харин 836 төгрөг байгаа татварын хувь хэмжээг 2030 он хүртэл шат дараатаагаар нэмэгдүүлж 100000 төгрөг хүргэх тооцооллыг хийжээ. За ингэснээр тамхиталтын хэмжээг 14%-аар бууруулна гэж үзсэн байна. За яг сангийн амны зүгээс яг энэ дэд ажлын хэсэгт орж ажиллахдаа бас нэг тооцооллыг хийж гүйцэтгэсэн. Энэ нь ер нь ойролцоогоор нэг хайрцаг тамхины 20 шиг тамхины үн ямар хэмжээгээр нэмэгдэх вэ гэдэг нэг ийм тооцоолол хийсэн. Энэ дээрээс аваад үзэхэд бол дунджаар 12-оос 17% нэмэгдэлтэй байхаар ер нь бол нэг 3500 төгрөгөөр зарагддаг хайрцаг тамхи бол нэг 4000 гаруй орчим болж нэмэгдэнэ гэсэн ийм тооцоолол 2026 онд 2030 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Доогоор бол 20 ширхтээ янжуур тамхинд бол 836 төгрөгийн татвар оногдуулж байгаа. Энэ татварыг эх жил 2000 төгрөг 26 онд, за 27 онд 4000, 28 онд 6000, 29 онд 8000, ингээ 30 онд 100000 төгрөг төрөхээр байгаа. Ингэснээрээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөд байгаа тамхины татвар нь жижиглэнгийн үнийн худалдааны 75%-аас доошгүй байх ёстой гэсэн зөвлөмжөд хүрж байгаа. За ингэснээрээ 2030 онд одоо энэ тооцоололоор бол тамхины хэрэглээг 14 орчим хувиар бууруулна гэсэн тооцоолол байгаа. 20 ширхтээ янжуур тамхинд бол 836 төгрөгийн татвар оногдуулж байгаа. Энэ татварыг эх жил 2000 төгрөг 26 онд, за 27 онд 4000, 28 онд 6000, 29 онд 8000, ингээ 30 онд 100000 төгрөг төрөхээр байгаа. Ингэснээрээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөд байгаа тамхины татвар нь жижиглэнгийн үнийн худалдааны 75%-аас доошгүй байх ёстой гэсэн зөвлөмжөд хүрж байгаа. За ингэснээрээ 2030 онд одоо энэ тооцоололоор бол тамхины хэрэглээг 14 орчим хувиар бууруулна гэсэн тооцоолол байгаа. Янжуур буюу уламжлалт тамхины татвар за үнийг дагаад үн яаж нэмэгдэхийг танилцууллаа. Харин электрон тамхины хувьд ялгаагүй галийн тариф нэмэгдэж онцгой албан татвар ногдуулна гэлээ. За ингэхдээ дараах тооцооллыг хийсэн байна. Түрүү онцгой албан татвараас гадна мөн бас галийн тарифын хувь хэмжээг бас нэмэгдүүлж байгаа. За янжуур тамхин дээр бол одоо галийн тарифын хэмжээ 30% байсан бол шинэ төрлийн одоо энэ электрон тамхин дээр бид бас ижилтгээд 30%-ийг бас нэмж байгаа. Тэгэхээр одоо галийн албан татвар, онцгой албан татварын хувь хэмжээ бол хуулийн төсөлд нэмэгдсэн байдлаар тусгасан. Хуулийн зохицуул нэгдүгээрт ижил түвшинд очиж байгаа. Янжуур тамхин байна уу, бусад тамхин байна уу? Яг нэг ижил түвшин. Энд ялгаатай зохицуулж байгаа юм юу ч байхгүй. Үнэр амтыг хорихтойр ч гэсэн янжуур тамхин дээр, электрон тамхин дээр адилхан зохицуултууд байгаа. Тэгээ засгийн газраас ирсэн, сангийн амнаас ирсэн санал дээр ер нь бүхэлд нь үзэх юм бол та бүхэн одоо шингэн тамхины буюу электрон тамхин дээр илүү бага татвар тавьсан байна. Энийг нэг одоо ямар хэмжээсээр тавьж байгаа дээр тодорхой болгож дахин тооцоол хий гэдэг саналыг өгсөн. Электрон тамхины шингэнд нь ерөнхийдөө үзүүлж тооцдог. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг хайрцаг буюу 20 ширхэг янжуур тамхи тухайлбал 1 мл электрон тамхины шингэнтэй тэнцэх. Зарим улс тухайлбал Английн жишээ 1 мл электрон тамхины шингэн 10 ширхэг янжуур тамхитай тэнцэх гэсэн байдлаар ингэж үзүүлж тооцсон байдаг. За энэ жишгийг бол бид тооцооллын хувьд бол авсан. Тэгээд одоогоор бол электрон тамхи онцгой албан татвар байхгүй байгаа. За ингээд 26 оноос бол 1 мл электрон тамхины шингэн ингээд энд үзүүлснээр тооцохоор 1000 төгрөг
За тэгээд эх жилүүдэд 2000, 3000, 4000, 2030 он гэхэд 5000 болохоор ийм тооцоол хийсэн байгаа. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд санал хураахад нийт гишүүдийн олонхон дэмжсэн учир чуулганаар хэлцгээр боллоо. За ингэснээр энэ хууль эцэслэгдэн батлагдах хэсгийг улсын хурал шийдэх юм а. Өнгөрсөн жилийн намрын ээлжид чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. За ингээд хуулийн төслүүдийг хэлэлцүүлэлт бэлтгэх үр бүхий ажлын хэсгийг байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулж ажлын хэсгийн ахлагчаар нь Идэрбат гишүүн томилогдсон байдаг юм а. За ингээд 9 сарын дараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж 2 дахь өвөлтөөгөө золгосон хуулийн төсөл болж байна. Асаараа өсгөж үржүүлсэн мал сүргээ ганцхан өвлийн зуднаар хэдхэн хоногийн заснаар алдаж болдгийг бид өнгөрсөн жилүүдэд тод томруунаар харсан. Жил ирэх тусам зудын давтамж нэмэгдэж байгаа энэ үед малын индексжүүлсэн даатгалд хамрагдах нь зудыг гар зугтай даван туулахад нэмэртэй. Ухтаа бол 20 орчим жилийн өмнөөс малын индексжүүлсэн даатгал хэрэгжиж эхэлсэн ч төдийлөн хамрагдаж чадахгүй байна. Учир нь малчид нөхөн олгорын мөнгө авахын тулд сумын хэмжээндх малын хорогдол 5 ба түүнээс дээш хувьд хүрсэн байх шаардлага нь эргээд даатгалд хамрагдаж чадахгүй нөхцөл. Энэ хуулийг хэрвээ бид ингээд баталгаа хүрэх юм бол бас 6% гэдэг нь максимумдаа бай, тэрнээс доош нь байлгая гэдэг ийм чиглэлийг бас ярилцаад тэгээ манай дэд ажлын хэсэгтэйгээ бас бид 3-4 удаагийн хурлууд хийж гаад энэ 6%-ийг 5% болгож бууруулад 5%-ыг бол нэмж хасах 1% гэж одоо уян хатан болгож оруулъя. Тэгэхээр бол яг одоо байгаа судалгаагаар харахад бол Монгол улсад 330 сумын маань 160-аад нь 4% руу орно. 130-аад нь бол одоо юу руу орно. 5% руу орно. Нэг 59 60 сум нь бол одоо 6% та байх. Ийм одоо байгаа юм. Одоо н хоригдлын хэмжээг ингээд сум бүрт ингээд судалгаа хийгээд үзэхээр зарим сум дээр магадгүй 4% тай, зарим дээр нь 5% тай ч гэдэг юм уу те. Зарим дээр нь арай бага гэдэг ингээд явхаар юм уян хатан нөхцөл байдлыг тухайн нөхцөл байдалд нь тааруулж өгснөөрөө одоо энэ саяны нэмэлт өөрчлөлт давуу талтай болсон юм байна л гэж харж байна. Тийм гол өөрчлөлт нь л ерөөсөө тэр байсан. 2023-аас 2024 оны өвөл гэхэд 8 сая гаруй мал хорогдсон. Мөнгөн дүнгээр тооцоолбол 1.5-аас 2 их 80 төгрөгийн хохирол учирчээ. Гэтэл малын индексжүүлсэн даатгалаас 18 тэрбум төгрөгийн нөхөн олгор олгосон байдаг. Тиймээс энэ хуулийг шинжилж малчдад нөхөн төлбөрийг хүнд сурталгүй төргөн шуурхай олгодог болох шаардлага үүссэн. Ингээд банкны хорооны эхний хэлэлцүүлгээр энэ хувь хэмжээнд өөрчлөлт оруулахыг гишүүд дэмжлээ. Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлж байна. За 10-аас 11 сарын хооронд нийтдээ 4675 хүн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт өгчээ. Сар гаруйхан хугацаанд албан ёсоор ажлаас гарч ажилгүйдлийн тэтгэмж авах хүний тоо ингэж нэмэгдсэн нь бизнесийн орчин, эрүүл бус, татвар шимтгэлийн дарамт их байгааг илтгэн. За нөгөө талд энэ олон хүн нэгэн зэрэг тэтгэмжээ авах болсон нь нийгмийн даатгалын санд хүндрэл учруулж зарим тохиолдолд тэтгэмж авах өдрийг хойшлуулахад хүргэж байгаа юм а. Товчхондоо татвар шимтгэлийн дарамтад орсон аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын санд шимтгэлээ төлж чадахгүй өрөнд орж нийгмийн даатгалын сан нь мөнгөгүй учраас тэтгэмж авагчдын хүсэлтийг гүйцэлдүүлж чадахгүй болсон гэд чөтгөрийн тойрогт бид оржээ. Ажилгүйдлийн тэтгэмжийг авах нэг иргэн ажлын 76 өдрийн тэтгэмж авах хэрэгтэй учраас ажилгүйдлийн сангаас нэг иргэнд дунджаар 5.6 сая төгрөгийн тэтгэмжийг олгож байна. Нийгмийн даатгалын ерөнхий газар 1-ээс 9 сард ажилгүйдлийн даатгалын сангаас 28 мянган иргэнд 154 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг олгосон. Ингээд сан мөнгөгүй болсон учраас сүүлд хүсэлтээ өгсөн 4600 иргэн нийгмийн даатгалын сангийн орлого бүрдсэн үед тэтгэмжээ авах болж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газарт шимтгэл төлдөг 61 мянган ажил олгогч байгууллага байдаг. Үүнээс 35 мянган аж ахуй нэгж нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй өртөө байгаа юм а. Тэгэхээр ажил олгогчд маань шимтгэлээ хуулиар тогтоосон хугацаанд бүрэн төлөхгүй байна. Хэсэгчлэн төлж байна, огт төлөхгүй байна. Тэгээд тийм учраас одоо 10 сарын мэдээгээр 600 гаруй тэрбум төгрөгийн шимтгэлийн үр бол 35 мянган ажил олгогчд байна. Тэгэхээр энийг би яагаад хэлж байна гэхээр шимтгэлээ бүрэн төлөхгүй болохоор нөгөө даатгалын сангууд маань одоо бас орлого бүрдэх ёстой. За ажилгүйдлийн даатгалын хувьд одоо харьцангуй бас онцлог даатгалын төрөл байгаа. Яагаад гэж хэлж байна гэхээр хамгийн бага одоо хувь хэмжээгээр орлого нь бүрддэг. Ажил олгогчны цалингийн сангаас 0.5%-аар, ажилтан 0.2%-аар ингээд нийтдээ 0.7%-аар шимтгэлийн орлого бүрддэг байгаа. Ажлаас гарах олон шалтгаан хүнд байдаг ч өнөөгийн эдийн засгийн нөхцөл, бизнесийн орчин, татврын дарамт зэрэг нь аж ахуй нэгжийг үүд хаалгаа барихад хүргэж, ажилчид нь ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл болж байгааг эдийн засагч хэллээ. Яг энд нөгөө байнгын ажлын байргүй болох тэгээ бүтцийн ажилгүйдэл, мөрчлийн ажилгүйдэлгээд салбар бол их олон эдийн засаг бүтцийн хувьд янз бүрийн ажилгүйдлийн төрөлтөд тулгараад байна л да. Одоогийн байдлаар харахад бол ер нь дийлэнхтэй сайн дурын ажилгүйдлийн хэлбэр бүтцийнхээс илүү болоод байна уу? Тэр ажлын байрны сонголт нь тухайн хүнд нийцэхгүй байгаа болохоор төр ажлын байр хүлээгээд байх гэдэг асуудал гарч ирж байгаа. Нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 50% нь 2.4 саяас доош орлоготой. Өөрөөр хэлбэл нийгмийн дунджаас бага цалин авч байна. Иргэдийн бодит цалингийн дүн жилийн өмнөхтэй харьцуулахад ердөө 1.4%-аар өссөн. Харин хэрэглээний бараа үйлчилгээний зарим бүлгийн үн энэ хугацаанд 19 хүртэлх хувиар өссөн болохыг үндэсний статистикийн хорооны тайланд дурдсан байдаг. Хүмүүсийн орлого инфляцийн өсөлтөө гүйцэхгүй учраас өдрөөс өдөрт Монголд амьдрахад хүнд болж иргэд ажилласаа гарч эх орноосоо дайжсаар байна. Манай улсад сүүлийн 10 жилд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тоо 1.8 дахин нэмэгдсэн. Харин үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуйн нэгжийн тоо үүнээс ч хурдтайгаар буурч 2.9 дахин нэмэгдэж 41 мянгад хүрсэн байгаа юм а. Тиймээс аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихийн тулд өрсөлдөөний бодлого зохицуултыг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж эдийн засагчид үзэж байна. Манай улс өрсөлдөөний тухай хуулийг 2010 онд шинжилэн батлахдаа олон улсын өрсөлдөөний тухай хуулинд тусгагддаг нэр томьёо хэм хэмжээнүүдийг хуулинд шууд тусгаж оруулж өгсөн байдаг. Дэлхийн ихэнх улсуудад өрсөлдөөний бодлогыг тодорхойлохдоо том эдийн засагтай улсын хуулийг шууд хуулж хэрэглэдэг байдал нь үр ашгийг үгүй хийж дотоодын компаниудын гүйцэтгэлийг удаашруулдаг гэдгийг олон судалгаа онцолсон байдгийг судлаачид дурдлаа. Сүүлийн 15 жилд мөрдөгдөж байгаа өрсөлдөөний тухай хуулинд өөрчлөлт орох ёстойг бизнесийн салбарынхны төлөөлөл хэлж байгаа юм а. Өнөөгийн бизнесийн орчинд өөрийн орны хөгжлийн түвшин, худалдаа аж үйлдвэрийн бодлогод нийцүүлэн өрсөлдөөний хуулийг шинжлэх шаардлагатай гэж тэд үзэж байна. За мөн дотоод тусаа гэдэг юм бол ямар асуудал байна гэхээр бидний жижиг зах зээлтэй улс учраас аль нэгэн салбар дээр томоохон компаниуд ийм төвлөрлөлттэй буюу ийм давмгай байдал маш өндөр болж эхэлдэг. Тэгэхээр нөгөө яриад байдаг жижиг дунд бичил бизнесээ хэрхэн дэмжих вэ гэхээр зөвхөн өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд биш татврын хуулиараа эсвэл гайлын импорт экспортын тарифуудаар энийг зохицуулж өгчээж ингээд зохицоороо эргэцүүн байдлыг бүрдэх боломжтой болдог. Тэгэхээр өрсөлдөөний тухай хуулийн суурь хуулийг бид шинчилж байж дараагийн хуулинд яах вэ гэхээр энийг дэмжих бодлоготой оруулаад явна гэсэн үг. За ингээрээ дамжаад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжихийн тулд төрийн оролцоог багасгах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна. Төрийн өмчит компанийг хувьчилж, тэдний оролцоог багасгаж чөлөөт зах зээлийг дэмжснээр аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахад тус дэмтэй алхам гэдгийг онцолж байна. Одоогийн мөрдөгдөж байгаа өрсөлдөөний хуульд төрийн өмчит болон төрийн өмч давмгайлсан аж ахуй нэгжүүдийн монополийн харилцааг зохицуулаагүй гэсэн юм а. Тэгэхээр төрийн гаргаж байгаа бодлогууд, шийдвэрүүд маань өөрөө өрсөлдөөний хуультайгаа хэрхэн нийцэх ёстой юм бэ? Эргээд энэ хууль дээрээ өрсөлдөөний манаа зогсож байгаа төрийн байгууллага буюу монополийн эсрэг газрын эрх хэмжээ нь хэрэг байх ёстой юм бэ гэдгийг тодорхой зааж өгөхгүй бол өнөөдрийн байдлаар зах зээлийг өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа альва шийдвэр дээр монополийн эсрэг газрын дуу хоолой сул байгаад байна.
Түүнчлэн өрсөлдөөний тухай хуульд аж ахуй нэгж эрхлэгчдийн үйл ажиллагааг хязгаарлах, хориглох байдлаар өрсөлдөөний асуудлыг зохицуулсан бодлого давамгайлж, дэмжих байдал сул байгааг шүүмжилж байлаа. Үүнээс гадна дэд бүтцийг илүү сайн хөгжүүлэхэд засгийн газар анхаарвал бизнесийн зардлыг бууруулах боломжтой гэсэн юм а. Мөн хэрэглэгч талаас худалдан авах чадвараа сайжруулахын тулд технологи, инновац зэрэг шинийг санаачлагч компаниудыг дэмжих шаардлагатай болохыг эдийн засагчид онцолж байлаа. Улаанбаатар блокчейн 7 хоногийн 2 дахь өдөр олон нийтэд нээлттэй сургалт хилцүүлэг асуулт хариултаар үргэлжиллээ. За өнөөдрийн сургалтаар крипто салбарын талаарх мэдээллийн найдвартай их сурвалжийг хэрхэн олох вэ сэдвтэй байсан. За мөн хилэлцүүлэгт блокчейнд суурилсан диплом дэлхийн блокчейний шиг хандлага сэдвүүдээр үргэлжилсэн юм а. Крипто салбарыг сонирхон судлаагчдын дунд монгол хэл дээрх баталгаатай их сурвалж гэдгээрээ салбарынхандаа танигдсан Crypto Ears Mongolia цахим сувгийн үүсгэн байгуулагчид 2 дахь өдрийн сургалтын зочин илтгэгчээр оролцлоо. Тэдний хувьд сүүлийн 4 жилийн турш дэлхийд дахин дөрнөж буй крипто салбарын мэдээллийг 7 хоног бүр таймлан үзэгчдэд хүргэж байна. Crypto Ears гэдэг YouTube сувгаар мэдээлэл түгээдэг. За тэгвэл энэ хугацаанд хэрхэн ямар их сурвалжаас мэдээлэл бэлтгэдэг вэ гэдэг их сурвалжуудаа хуваалцлаа. Мөн анх яаж эхэлж ирсэн тэмдэг холбоотойгоор одоо аль аль их сурвалжаас авсан мэдээллүүд маань илүү бидний цугаар дамжуулан мэдээлэл болж сошиалд тавигддаг вэ гэдэг процессыг хүргэсэн. Хуурамч мэдээллийн төлөв нэг хүмүүсийг нэг яарж альжаа хэлэх ч юм уу тийм хөдөлгөж хэрэгсэн байдаг. За энэс хамгаалах хамгийн гол юм нь бол мэдээж баттай их сурвалжаас мэдээлэл авах, давхар мэдээллийн олон их сурвалжтай байх л гэж хэлэх юм байна. Ингээд зах зээл дээр хэрэгждэг болсон байгаа. Төсөл хэрэгжүүлэгчид өөрсдийн төслөө танилцуулан оролцогчид хүссэн асуултаа хариулт авч хоёр талын эргэх холбоог сайжруулдаг Ask Me Anything формат крипто салбарын дунд соёл болсон гэхэд болно. За өнөөдрийн Ask Me Anything-ийн зочноор Overtake төслийн үүсгэн байгуулагч Тамир оролцсон төслийнхөө тухай болон дэлхийн блокчейний чиг хандлагын талаар өөрийн санал бодлоо хуваалцлаа. Мөн дэлхийд дахинд нийгэм болон байгаль орчин дээлтэй блокчейн төслүүд илүү анхаарал татаж буйг онцолж байлаа. Тэгэхээр энэ өмнөх одоо эдэн жилдтэйгээ харьцуулахад бол илүү оролцогч нар нь өөр болсон байна. Энийг ойлгож харж байгаа төвшин бас илүү өөр бас илүү төр талаасаа Монгол талаасаа хүртэл ойлгодог болсон байна. Энэ зөвхөн Монголд ч биш л те. Америк хүртэл одоо энийг одоо илүү төрийн төвшөнд хүртэл хааж байна. Бүр нөөцийн одоо хэмжээнд хүртэл бодож үзэж шүү дээ. Тэгээд саяхан хүртэл Кыргызстан өөр ингэсэн ийм захим крипто одоо стейбл койн гаргаж ирж байгаа. Энэ чинь одоо ингээд зах зээл бидний одоо тооцоолж байгаагаас илүү хурдтай бас явж байна. Улаанбаатар блокчейн 7 хоногийн хүрээнд нийт 8 төсөл Ask Me Anything-д танилцуулагдж байгаагийн нэг нь диплом сегмент төсөл юм а. За энэ төслийн ач холбогдол нь хуурамч дипломыг халж баталгаажуулалтыг илүү хялбаршуулах ач холбогдолтой гэдгийг төслийн хэрэгжүүлэгч онцолж байлаа. Диплом сегмент нь ерөнхийдөө гол зорилго нь болохоор яг иргэний боловсролыг блокчейн дээр суурилсан баталгаажуулалт хийх ерөнхийдөө гол яг концепц нь бол тийм байгаа да. Хуурамч дипломыг үйлдвэрлэхээр процессыг ерөнхийдөө багасгах нэг шалтгаан болж байгаа. Илүү нөгөө нэг хурдтай баталгаажуулалт. Одоо ингээд цаасан хэвлэлд ингээд хүмүүс бүх ингээд дипломыг ингээд гараар ингээд баталгаажуулдаг бол блокчейн орж ирснээр ерөнхийдөө илүү ажлын бүтээмж буюу хугацаа хэмнэх маягаар. Мөн Улаанбаатар блокчейн 7 хоногийн 2 дахь өдрийн арга хэмжээний үеэр идэвхтэй оролцогч сэтгэлдээ хуваалцлаа. Энэ үйл ажиллагаанд зөвхөн айгүй баяртай байж байна. Энэ үйл ажиллагааг аль болох эрт болоосоо гэж хүссэн үйл ажилласан. Гэхдээ энэ үнгүй байгаа нь надад залуу боловсрогчдод амар их боломж олгож байгаа. Тэгээд ер нь бол бүр амар баяртай байна. Боломж их том боломж. Та бүхэн бас үзээрэй. Телевизээр бас оройн гарч байгаа юм лээ. Яг өчтөрийн голгос сэдвүүдийг ингэж базад гаргацсан байсан. Гэхдээ ирээд яхан бол та хүссэн асуултаа асуу. Улаанбаатар блокчейн 7 хоног энэ баасан гарагийн хүртэл нийт 8 байршилд 20 гаруй арга хэмжээгээр үргэлжилнэ. За маргааш Монголын крипто биржүүдэд тулгамдж буй асуудлын талаар хэлэлцүүлэг 14 цагаас шууд дамжуулагдана.
Монгол брэнд хайрцагны үйлдвэр нэрээрээ сошиалд танигдсан Алтан бокс компанийг бизнес орчин болонгараа онцолж байна. За энэ компанийн хувьд 2006 оноос эхлээд хадгалалт хамгаалалтын хайрцаг үйлдвэрлэн үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. 20 жил үйлдвэрлэл эрхлэлтэд хуримтлуулсан туршлага за мөн бизнесийн орчинд дах асуудлуудыг ингэж хуваалцсан юм а. Манайх чинь 2006 оноос хойш үйл ажиллагаа эхлээд өдөөг нэг 19 жил болчихлоо шүү дээ. Би хуучин их ангөрөө их хөөцөлддөг байсан юм аа. Тэгэхээр анх удаа би нэг боондоо нэг хайрцаг хийх гэ. Би тэгэд нэг инк толгойд ажуулыг хамаад зохион болгож хийж идэв байсан байхгүй. Эндээс зоолчтой авч явдаг. Тэр явж явахдаа л тэр ингэ судлаад тэгээ манай том хүүч бас хятад их сургуульд өгсөн л дөө. Тэгээ хүүтэйгээ ярьж чад хоёулаа нэг ийм юм гээд хийчихвэр нэг. Тэгээ би нэг боондоо нэг хайрцаг хийгээл тэгэл ер нь хийж болох юм байна гэсэл тэгэл ер нь эхлүүлсэн байхгүй. 6-аас 7 хүн байд юм да. Тэгэл орон гарan тэгэл зарим нь ороод гараад зарим нь орж ороод тэгэл янз бүр байд юм дөө тэг яа. Одоохондоо бол манайхад нэг 6 хүн нэг 18 хүнийг л нэг амьдрал ахыг нэг төвчгөл явж байна да. Хамгийн гол нь ажлын байр л байдаг байхгүй юу. Гэтэ хуучиж манайх чинь 120 мянгат нэг хэсэг байгаад кабинетд нэг хэсэг нэхүүлийн шар гэж явахад тэнд хэсэг байж исэн чинь нэг нэхүүлийн шар чинь газарт ороод тэгээ ажлын байр бол тэгээ би энд ирсэн байхгүй. Манай энэ ажлын байр чинь 70 м квадрат яхаа одоо болгоол байдаг байхгүй. Тэгээ заримдаа нэг том ингээд бөөнө том харьцагнууд хийсэн тохиолдолд нэг яармагт тэндээ ичдэг байхгүй. Хаалгаар багтахгүй юм биш нэг метртэй 2 метртэй том харьцагнууд тийм юу бол яармагт бол ичдэг. За тань сүүлийн үед залууч очиж нэг уудаахгүй. Жохон ширхэг хэлэх юм бол гомдолгомхроод гараа явчихдаг. Тийм ид ачаалттай үед нь яг би жоохон шаардаад хийчихгүй жоохон бороо гатуу хэлсэн тэгэл гомрохоод тэгээ яваад ажил салгарт болчихсон тийм тохиолдол байд юм аа. Монгол брэнд хайрцагны үйлдвэргээд тийм фэйсбүүк хаягтай. Тэрэн дээр манай үхэл төрлийн юмнууд байдаг байхгүй. Хийсэн юмнууд бүгд манай ингээд бүгдийг нэгээд архивлаад хадгалаад тавьчихтий. Хадгалчихдаг. Ерөнхийдөө чинь 5 газар, их хурлын 5 газар, засгийн газрын эргэлэх газар мэдээж нэг бичиг баримтын янз бүрийн бичиг баримтаа хадгалах архивлж хадгалт юм хэлээ л дээ. Тэрний хайцыг хийлэгдэг байхгүй. Тэгээд манай чинь тэгээ бас ярьж хаад үйлдвэрлэгч орон биш. Хэрэгч орон бохгүй. Бөөнөр нь ингэж хийхдээ зэрэг хийх газар байхгүй. Үйлдвэрлэгч биш учраас. Өгнөгд бөөнөр нь хийгээл гэдэг бол сайхан л үгүй. Олноор нь юм хийгээд байх юм бас тийм. Монгол-Японы төр хувийн хөвшлийн 12 дугаар зөвлөлдөх уулзалт Японы улсын Токио хотноо энэ сарын 24-өөс 28-ны хооронд үргэлжилж байна. Уулзалтад хоёр талын төрийн байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Японы гадаад худалдааг дэмжих байгууллага, Япон-Монголын эдийн засгийн хороо, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна. Уулзалтын үеэр Монгол улсын бизнес хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой болгоход чиглэсэн эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн талаар мэдээлэл тэргүүлэх салбарын бүтээн байгуулалтын томоохон төслүүд дэх хөрөнгө оруулалтын боломжууд болон сайн туршлага, дэвшилтэт технологи нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Даатгалын компаниудын цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 82.8%-аар өсөж 42 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин 2021 оны мөн үетэй харьцуулахад 97.7%-аар өссөн байна. Татврын дараах цэвэр ашигын өсөлтийг компаниар бүлэглэн авч үзвэл цэвэр ашигын хэмжээ буурсан 6, 50% хүртэлх өсөлттэй 4, 50-аас 100% хүртэлх өсөлттэй 3, 100%-аас дээш өсөлттэй 6 компани байна. Энэ оны 3 дугаар улиралд 847.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 19.9%-аар 2021 оноос 26.1%-аар буурчээ. Нийт арилжааны 33.5%-ийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 23.2%-ийг компани бондын, 17.1%-ийг хувьцааны, 14.8%-ийг хөрөнгө оруулалтын сангийн нэг жирхийн, 11.4%-ийг засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаат
тус тус эзэлж байна. Тайланд уйлралд зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9%-аар өсөж 13.1 их найт төгрөгт хүрсэн бол хувьцааны 2 дахь зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 1.1% байна. Мэдээ үргэлжилж байна. За Монгол улсад антибиотикийн зохисгүй хэрэглээ олон улсын дунджаас 3 дахин өндөр. За энэ нь цаашдаа өвчин эмгэгүүдийн үед хэрэглэх антибиотикийн сонголт багасж антибиотикийн тэсвэржилттэй холбоотой нас баралт нэмэгдэх хандлагатай болдгийг холбогдох албаныхан хэлж байгаа юм а. Манай улсад нийт 4000 орчим эм бүртгэлтэй байдаг. Үүний 9.5% буюу 361 нь антибиотик байдаг гэлээ. Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм а. Одоогийн нөхцөл байдалд хамгийн тулгамдж байгаа асуудал бол томоотос төвчин зэрэг вирусын гаралтай халдварын үед иргэд дур мэдэн хүчтэй антибиотикоор эмчилж байна. За сүүлийн үед бол цахимаар бие биендээ эмчилгээ заах одоо ийм асуудлууд иргэдийн дунд байна. Тэгээ энэ бол байж болохгүй асуудал байгаа. Тийм учраас яах вэ гэхээр томоо бол өөрөө вирусээр үүсгэх халдвар байгаа. Вирусын эмчилгээ бол антибиотик биш. Тийм учраас томоо болон томоо төст одоо шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд эцэг эхчүүд болон одоо өвчилж байгаа иргэд маань хамгийн түрүүнд эмчит хандах хэрэгтэй. Эмчээс одоо зааварчилгаа авчиж одоо хэрэглэн магадгүй одоо 20 жилийн дараа 10 жилийн дараагаар одоо өвдөгний үеийн хагалгаа солиулж байгаа тэр одоо 50 настангууд 60 настангууд эсвэл одоо хатгаагаар хүндэрч байгаа хүүхдүүдэд хэрэглэх антибиотикийн сонголтгүй болох юм эрсдэл үүсэж байгаа. Учир нь антибиотик ингээд одоо тасралтгүй тэгээд мөн одоо эмчийн хяналтгүй хэрэглэх нь өөрөө ийм нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Хоёрдугаарт одоо мал одоо мал аж ахуй, гахаан ферм, дахианы аж ахуйч гэсэн антибиотик хэрэглэж байгаа нь өөрөө бидний нөгөө хоол хүнсээр дамжаад бас одоо ийм төсвөрчлөлтийг үүсгэж идэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор жилд 1.1 сая хүн бичил биетний тэсвэржилттэй холбоотойгоор нас бардаг гэж үзсэн байдаг. 2050 он гэхэд энэ тоо 10 дахин нэмэгдэх хандлагатай гэж үзжээ. Өөрөөр хэлбэл антибиотикийн зохисгүй хэрэглээ дэлхийд дахинаа тулгамдсан асуудал болж байна. Үр хөндүүлэх, үргүйдэл, үр шилжүүлэн суулгах гэдэг нь тусдаа өөр ухагдахгүй мэт боловч нөхөн үржихийн уялдаа харилцаа хамаарлын хувьд салгаж болохгүй ойлголтууд юм а. Монголд үр хөндүүлэх тусламж үйлчилгээг хувийн эмнэлгээс авахад 200-аас 300 мянган төгрөг байдаг бол үр шилжүүлэн суулгах эмнэлгийн үйлчилгээ авахад 20-оос 30 сая төгрөгийн ханштай байгаа юм а. Өөрөөр хэлбэл гэр бүл төлөвлөлтгүй улмаас үртэй болохоос татгалзахад 300 мянган төгрөг хангалттай бол үр хүүхдүүдийн мөрөөсөл болсон гэр бүл түүнээс 100 дахин их зардал зарцуулж байгаа нь гашуун үнэн. Манай улс үр хөндөлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн орон. Үүнийг зохицуулах журмыг 2019 оны 3 дугаар сард эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан байдаг. Мөн оны 2 дугаар сард Монгол улсын ЭМН стандартад үр хөндөлтийн зохиц тусламж үйлчилгээг журмалсан байдаг. 2024 оны улсын хэмжээний статистик мэдээллийг харвал 12700 гаруй эмэгтэй үр хөндүүлжээ. Энэ тоон нөхөн үржихийн насны иргэдийн 15%-ийг эзэлж байна. Энэхүү статистикийг аймгаар нь бүсчилж авч үзвэл өмнө говьд Дорногов аймагуудын үр хөндөлтийн тохиолдол өндөр хувийг эзэлж байна. Түүнчлэн өнгөрсөн онд хувийн эмнэлэгт үр хөндүүлсэн тохиолдол 16%-аар өссөн байна. Харин их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоон мэдээллийг харвал тус эмнэлэгт 2024 онд үр хөндүүлсэн 1300 тохиолдол бүртгэгдсэн бол энэ оны 10 сарын байдлаар 963 тохиолдол бүртгэгджээ. Тэгэхээр энэ хууль юу гэж заасан юм бэ гэхээр эмэгтэй 12-7 хоног хүртлээр одоо жирэмсний 12-7 хоног дотор төрүүлэх хэсгээ өөрөө шийднэ. Буюу энэ хугацааг л яг үр хөндөлт гэдэг нэр томьёонд оруулдаг. Гэтэ энэний цаатлын юм ингээл ихэнх нь бол ер нь бол гэр бүлтэй хүмүүс байдаг. Яад нэг хэлж юм л одоо энэ жирэмсэн эрт хугацаанд энэ аборт гэж бид нэр үр хөндөлт хийж байгаа хүмүүсийн анх удаа буюу ерөөсө жирэмсэн болол үр хөндүүлж байгаа нь бол 14.4% эзэлж байгаа юм. Тэгэхээр бусдын дандаа ямар нэгэн байдлаар төрцөн дахин жирэмслэхийг хүсэхгүй байгаа ийм хүмүүс байгаа. Тэгэхээр энэний ард бол гэр бүл төлөвлөлт гэдэг юм л байна. Энэ хосуудын одоо тэр
гэр бүлийн амьдралын одоо юу гэдгийг ойлголт. Тэгээд энэ гэр бүл төлөвлөлт гэдэг юм Монголд бол харьцангуй бага байхгүй юу? Тэгвэл өргөдөлтийн уруу хамаарал болох үргүйдэл, үр шилжүүлэн суулгалтын шалтгаант нөхцөл статистик мэдээллийг харуул сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол улсад үргүйдлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 5 нарийн мэргэжлийн төв нэгджээ. Энэ үргүйдлийн өвчин, эмгэг, нийгмийн тулгамдсан асуудал болсныг илтгэнэ. Өргүйдлийн хувь ингэж огцон үндэсний нэгэн шалтгаант нөхцөл нь замбраагүй бэлгийн амьдрал, бэлгийн замын халдварт өвчлөл, олон давтамжтай хийлгсэн үр хөндүүлэх ажилбар шалтгаант нөхцөлийн тодорхой хувийг эзэлж байгаа нь бодит үнэн юм а. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргүйдэл нөхөн үржихийн төвийн тоо мэдээлэлээс харуул анх 2015 онд тус төв байгуулагдахад жилд 2000-аас 3000 иргэн тусламж үйлчилгээ авдаг байсан бол 10 жилийн дараа гэхэд жилд 6000-аас 7000 гэр бүл үйлчилгээ авдаг болжээ. Ер нь бол өргүйдэлд хүрэж байгаа шалтгааныг зөв голоо багцлаад үзэх юм бол тий дан эмэгтэйгээс шалтгаалсан эсвэл дан эрэгтэйгээс шалтгаалсан эсвэл эмэгтэй эрэгтэй хоёулангаас нь шалтгаалсан гэж одоо авч үздэг. За эмэгтэй одоо өргүүдэд байгаа шалтгаан дотор бол хамгийн дээдлийн хувийг бол мэдээж умаан гуурсан хоолой, битүүрэл, наалдац одоо энэ эмгэгүүд голдуу эзэлдэг. За дараагийн ээлжинд бол одоо ер нь бол одоо умаад янз бүрийн умаа хоргоо хадрын зангилаатай тийм эсвэл одоо өмнө нь умаа хүндэд ямар нэг ажилбар хийлгээд наалдац үүссэн ургацаг одоо үлдсэн ч байт юм уу тий үр хөндлөлтийн дараах одоо хүндрэлүүд гэх юм уу ийм шалтгаанаас болоод умаа маань одоо жирэмснийг тээх үр хөврлийг цаашаа хөгжүүлэх боломжгүй юм нөхцөл байдалтай болсноор бас өргүүдэд байдаг. Нөгөө төвөр эрэгтэй талаас бас их шалтгаан ховор байдаг гэсэн бол эрэгтэй талаас өргүүдлийн шалтгаан бас нэлээд өндөр бүртгэгддэг болсон байна. Монгол улсад үр хөндлөлтийн тусламж үйлчилгээг Монгол улсын стандартад нийцүүлэн үр хөндлөлтөд холбоотой асуудлыг зохицуулах журамтай атлаа үр шилжүүлэн суулгалт, бэлгийн эсийн дооноруулах, тээгчг болон хүүхдийн эцэг эхийн үүрэг тэдний дунд байгуулах гэрээг зохицуулах бие даасан хууль эрх зүйн орчин одоо хэрнээ батлагдаагүй байна. Тэнгэрлээс доллар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. За шатрын насан туршидын түргэвчилсэн тоглолтын Монгол улсын 10 дугаар аваргаар 11 настай Ананд тодорлоо. Тэрээр энэ цагийн дотоодын шилдэгүүдтэй 9 өрөг тоглохдоо ганц ч хожигдолгүй 8.5 оног цуглуулж хамгийн залуудаа Монгол улсын аваргаар тодорсон түүхэн амжилтыг дархалсан юм а. Улмаар шатрын түргэвчилсэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хамгийн залуу тамирчнаар шалгараад байна. 11-р сарын 22-23-ны өдрүүдээр явагдсан шатрын насан туршидын Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр нэгэн содон амжилт бүртгэгджээ. Дотоодын бүх шилдэгүүд цэцсорсон дөрвөлжилсэн тоглолтын төрөлд Боцоногийн клубын тамирчин 11 настай цогт бэлгийн Ананд ганц ч хожигдолгүй дөрүүлсэн байна. Энэ тэмцээний үеэр тэр шатрын их мастер цолтнуудыг буулгаж авснаас гадна клубийнхаа багштай хүртэл тоглоод хоцсон гэв. Ингэснээр Ананд хамгийн залуудаа Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд манлайлсан түүхэн амжилтын эзэн боллоо. Фэйсбүүкээр дөрөлтэй би болсон байсан. Ер нь амар догтлж чинь тэгээ саяны тэмцээнд сайн оролцсон юм дэлхийн аварга сайн оролцох гэж бодсон. Миний зорилго бол одоо тэгээ эхлээд дэлхийн аварга болох тэгээ дараа нь тэгээ их мастер болоод дэлхийн тавцанд л гарах. Томчууд илүү яг тэгэл алтаа гарах юм баг. Манай хоёр багшийг инхнэр очиж гэдэг. Аавыг маань цогт илээгээ, ээжийг маань уугаж мэгдэг. Тусал тэмцсэн хоёр багш аав ээжтэй баярлаа. Найзуудаа та нар шатар тоглох юм бол илүү сууд сурн юмны гаргалгааг олдог бол шүү. Тийм болохоор шатар тоглоорой. Дэлхийн шатрын холбооны дэд мастер Ананд Монгол улсын аваргад дөрүүлсэн амжилтаараа 12 дугаар сарын 26-наас 29-ны өдрүүдээр Катарын Доха хотноо болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, энэ цаг үеийн дэлхийн шилдэг шатрчтай цэц сорхоор зэхэж байна. Тэрээр шатрын нүүдлийг гэрийнхнээр анх заалгаж, 2 дугаар ангид байхдаа сургуулийнхаа аваргад дөрүүлснээр гүнзгийрүүлэн хичээлэхээр шийджээ. Түүний амжилтын буухай 2023 онд өсвөрийн ихний улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль гарцснаас эхлэлтэй. Улмаар 2024 онд өсвөрийн ихний улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, өнөө жил өсвөрийн ихний төдийгүй насан туршидын түргүүлсэн тоглолтын төрөлд Монгол улсын аваргаар тодорсон байна.
Түүнчлэн 2024 оны өсвөр үеийнхний Аз ТV авраг шалгаруулах тэмцээнээс Белиз төрөлд алт, стандарт төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Мөн өнгөрсөн жил сурагчдын шатрын Аз ТV аврагад төрүүлж, өсвөрийн бодлого бодолтын дэлхийн аврагаар тодорч, дараалсан гоц амжилтуудыг дархлаад байгаа залгамж халаа болсон ирээдүйн шилдэг тамирчдын нэг юм а. Анх дахь үндсэн хуулийн баталж бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол одон медаль хүртээлээ. За энэ үеэр UBS телевизийн техник эрхэлсэн дэд захирал Нямдава Гавьят холбооч юм болсон юм а. Телевизээ хөгжүүлэхийн төлөө одоо яаж тэгж яадаг гэлээ одоо нэг хүний биш одоо нийт олонний шагнал гэж боддог. Тэгээд би бол нийслэлийн 18 дугаар сургууль төгсөөд Ленинград хотын кино инженерийн дээд сургуулийг 1988 онд төгсөөд одоо үндэсний орны телевизээр радио телевизийн техникийн төвд ажилд орж байлаа. Ингээд энэс хойш телекино үйлдвэр Зэбус тэгээ Улаанбаатар телевизийг хамт байгуулцаж явсан одоо 33 жилийн түүхтэй UBS телевиз тэгээ одоо хүртэл одоо энэ үеийн ахмадууд миний үеийнхэн залуучуудтайгаа ингээд хамтран ажиллаж байгаатай маш их баяртай байна. Тэнгэр зээс $7 мэдээллийн хөтөлбөр үзүүллээ. Хамтдаа анхаарлаа хандуулсан танд баярлалаа.